За тогтоолын төслөөр танилцуулъя. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-3 дахь хэсэгт байнгын дэд хороо дараагийн ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөө хяналт шалгалтын цаглбарт тусгуулах саналаа ээлжид чуулган завсарлаас ажлын 10 өдрийн өмнө Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын ороонд хөргүүлнэ. За гэж мөн зүйлийн 8-6 дахь хэсэгт төрийн байгуулалтын байнгын ороо Улсын их хурлын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөө хяналт шалгалтын цаглбарыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөө хяналт шалгалтын цаглбарт 8 байнгын ороо нэг дэд хороо саналаа ирүүлсэн бөгөөд тайлан илтгэл мэдээлэл хэлэлцэх хүрээнд 16 санал хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд ерөнхий хяналтын сонсгол 2 нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах 1 санал, за хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хүрээнд 3 санал, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын хүрээнд 3 санал тус ирүүлж нийт 25 төлөвлөгөө хяналт шалгалт хийхээр цаглбарын хасралтад тусах саналтай байна. Байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөө хяналт шалгалтын цаглбар болох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө анхаарал хандуулсанд баярлалаа. За